Гэхдээ ингээд уралдаан цэнгээд анхаа тэмцээн маань ихлэхэд бэлэн боллоо. Ингээд энэ удаагийн тэмцээн маань залуус ирээдүй таны зөвлөлтөнд оролцож байгаа залуучууд болон багш нар маань энэ тэмцээнд оролцож байна. Ингээд бүгдээрээ бие биедээ алдарчин амжилт хүсье. Ингээд эхний асуултыг асууя. Библи нийт хэдэн номоос бүрддэг вэ? 66. За зөв. Эхлээд бол номын нэр байна. Эхлээд ном эхлэхдээ юу гэж хэлдэг вэ? Ямар үгээр хэлдэг вэ? Аа? Эхэнд заавал үргэлж. Библиэлд нэгэн газрыг сүү балаар бэлгсэн газар гэж нэрлэдэг. Тэр газрын нэр. Хариултаа шанг дээр. Иерусалим. Биш байна. Хариулт биш байна. 4. Бэтлехэм. Бэтлехэм биш байна. Библийн эхний 5 номыг хэн бичсэн бэ? Тинэ? Лук. Лук биш байна. За 5 хүн хасагдчихлаа. Мойсе бичжээ. Чи ямар азтай байна? Ямар азтай. Тэ. За дараагийн асуулт. Израилийн хамгийн анхны хааны нэр. Давид 2 дахь хаан. Зөв хариулт хэлэх боломж байна. Соломон 3 дахь хаан. За азтай байна. Саул за зүг байна. За дараагийн асуулт. Израильчууд цөлд 40 жил явж байхад Бурхан тэднийг хоололдог байсан хоолын нэр. Манна. Зүг байна. Израильчууд цөлд хэдэн жил байсан бэ? Мэдээ? 40. За зүг байна. Израилийн хэдэн овг байдаг вэ? Израилийн 9 биш байна. 14 биш байна. 12. 12. За 12 зүг байна. Баяр хүргэе. Библиэлд философийн агуулгатай буюу гүн ухааны агуулгатай нэгэн ном байдаг. Ямар ном бэ? Эхлэл биш байна. За. Харин мэдгүй. Дараагийн асуулт. Бурхан хэдэн өдөр ажиллаад амарсан бэ? 6 өдөр ажиллаад амарсан. Баяр хүргэе. Хэн хөвгч авдар хийсэн бэ? Ноа. За Ноа зүг байна. Хөвгч авдарт нийт хэдэн хүн орсон бэ? Хөвгч авдарт зураг биш байна. Кисэн болон хөөж бачсан бэ. Зураг биш байна. Буруугийн хүлээлтэн онцлоо. 7 биш байна. Чанга дээр 8. За 8 хүн хөвгч авсан байна. Сарагийн шивгчний нэр. Авраамийн эхнэр Сарагийн шивгчний нэр хэм бэ? Авраамийн эхнэр Сара. Сарагийн шивгчний нэр хэм бэ? Ишмаилийн ээж гэсэн үг. Кашандра. Кашандра биш үү? За. Хинэ? Чанга дээр. Риба. Загс уу? Риба ч орсоор загс үү? Мэдгүй. За биш байна. Та болцсон уу? Исаакийн Авел эхнэрийн нэр хэн бэ? Исаакийн эхнэр. Исаак. Ребека. За зүг байна. Дараагийн асуулт.
Ноо хэдэн хүүтэй вэ? 3. 3. За зөв байна. Дараагийн асуулт. Хайр дурлалын дуулал болсон номын нэр. Соломоны дуу. Соломоны дуу. За баяр үргэлж. Дебора, Самсон, Гидеон эдгээр хүмүүс хэн бэ? Библиэлд хин гэж нэрлэгддэг вэ? Шүүгчид. За баяр үргэлж. Дараагийн асуулт. Йошуагийн эцгийн нэр. Нун. Нуны хүү Йошуа. За баяр үргэлж. За манай пасторууд бол төггүй гараа явж байна. Би алдахаас. Израильчууд сүлд нэгэн шуугаар хооллож байсан. Ямар шуу вэ? За, Израильчууд нэгэн шуугаар хооллдог байсан. Бүдэн шуугаар хоолж байсан. За баяр үргэлж. Who was the Esther? Was Esther? Yeah. Well, she was a woman from the Old Testament. But what do you want to know about her? Yeah. Well, she saved the spies that were coming through to the city, to spy the city, and then she had the rope that she threw No, away, no, right? Esther. No, that was in Brazil. Тот хэдэн хүүхэдтэй байсан бэ? Тот хэдэн хүүхэдтэй байсан бэ? Та биш байна? Зураг биш байна? Тоглоо биш байна? Най биш байна? Гол биш байна. За таваас чилээ. Тот хоёр охинтой байсан. Юутэй Голгоф руу явж байгаа Туссан загламаг нь кинонд гардаг шүү дээ. Нэг хүн ингээд зэргүүд тушаагаа нөгөө нэг үүрэлцээд ингээд явдаг. киноны царайгийн санаад. Киноны царайг санаа. Киноны царайг санаа нэр орж ирдэг. Ус орон даяар ямар үйл явдал болж байсан бэ? Есүсийг төрөх үед. Ус орон даяар хамарсан. Бидний авч ирсэн юм шиг. За биш үү? Биш үү? Онцтой. Цусарын байр гэж байна. Цусарын байр биш наа. Хөршөө хайр гэдэг тийм үү? Тэгвэл дайснаа яа гэж Есүс тагсан бэ? Дайснаа. За баяр хоол гэж авдаа хариултыг. Мари нөхрийг хэн гэдэг байсан бэ? Есүс онгон бүсгүй Марийн хөвлөд бүрэлдэж төрсөн. Мар нөхөртэй байсан. Тэг юу илээ? За. За, хэн бэ? Андрей, за баяр үргэлж. Андрей. За дараач. Есүс сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлэхдээ хамгийн түрүүнд буюу хамгийн ихэнд тунхагсан үг ямар үг байсан бэ? Гимшицгээ. Тэнгэрийн хаанчд ойрхон байна. Баяр үргэлж. Гимшицгээ Тэнгэрийн хаанчд ойрхон байна. Библиэлд хиний итгэлийг Есүс хараад би ийм итгэлийг Израильд хүртэл хараагүй юм байна гэж хэлсэн байна. Канаан эмэгтэй. Хараахан биш үү? Самар эмэгтэй. Хараахан биш үү? Биш ээ. Өвчтэй эмэгтэй биш үү? За юусэн 100-ын дараа. За баяр үргэлж. 100-ын дараагийн итгэлийг хараад ийм итгэлийг Израильд хүртэл хараагүй гэж хэлсэн байна. Есүс 10 яг ижил өвчтөй хүмүүсийг итгээсэн байдаг. Ямар өвчтөй хүмүүс байсан бэ? Уйман. За баяр үргэлж. Уйман өвчтөй хүмүүс гэж. Эдгэрсэн 10 хүнээс нэг л хүн эргэж ирж Есүст талархал өргөсөн. Тэр хүн ямар хүн байсан бэ? Сохроо. Тэр ямар зовцсон бэ те? Сохор мөртөө юм уу? Бишээ сохор биш үү? Есүс цөлд хэд хоног мацаг барьсан байна? 3 хоног. Биш үү? Хариулт биш үү? 40 хоног. 40 хоног. 40 хоног. За, уухтай хариултаа 40 хоног гэдэг. За, тэгвэл ядагч төвчээр байгаас тодорхой боллоо. Баяр үргэлж. За, 40 хоног. Есүсийн эхийг түүний
өөр дээр авсан Йохан. Йохан. За баяр хүргэе. Есүс ямар дагалдагчийн хадам ихийг эдгээсэн гэж Библиэр гардаг вэ? Матай биш ээ, ямар аз юм гэж. Петр, за баяр хүргэе. Петр. За ингээд гурван залуу маань үлдсэн. Асуултанд хариулж байна. Дараагийн асуулт. Есүс хинээр баптизм өртсөн бэ? Баптизм өртөж Йохан, баяр хүргэе. Есүстэй хамт хэдэн гэмт хэрэгтэн цовдогдсон бэ? 2. За баяр хүргэе. Есүсээс Петр хэдэн удаа орсон бэ? 3. Баяр хүргэе. Чи намайг тэднээс илүү хайрладгүй гэж Есүс Петрээс хэдэн удаа асуусан бэ? 3. Баяр хүргэе. Есүсийг харахаар хэн модон дээр авирсан бэ? Модон дээр авирах. Тэ? Яга бодоод байна. Есүсийг харахаар хэн модон дээр авирч гарсан бэ? Петр. Петр. Уучлаарай. За. Закха баяр хүргэе. Үнсэн хоёр хүмүүстэй амжилт хүсье. Талита кум хэмээн охин минь бос гэж хэлж нэгэн нас орсон охиныг амьлуулсан байдаг. Тэр охин хэдэн настай байсан? 12 баяр хүргэе. Баяр хүргэе. Энэ бол Есүс Юудэчдэн хаан гэсэн бичгийг загалмаа дээр үлгсэн байсан тийм. Тэр бичээсийг хэн үлгэхийг тушаасан бэ? Хэн үлгэхийг тушаасан бэ? Ахлах шараахан биш байна. Туслах нь За байхгүй. За хариултыг бодож тунгааж үзсэн. Өмнө нь бол хариулдаг багш тийм. Пилат за баяр хүргэе. Пилат. Утас цэвэрлээд авах хэрэглэмэн. Рудны ягчаар мандата сүмийн гişүүн камера ягшсан байна. Баяр хүргэе. За ингээд анхаад хэлсэн үндэснийг мэдэгдэе. Баяр хүргэе.